Hi guys, харсамрада тавтаа морил та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хэрэг бол өнөөдрийн хүртэл хүмүүсийг хоёр хуваасаар байгаа маргаантай хэрэгүүдийн нэг. 19 настай бүсгүй нөхөртөөгөө гэртээ байж байгаад толгойдоо буудалан амиа алдсан. Нөхөр нь болсон явдлыг осол байсан гэж мэдүүлдэг. Гэхдээ мөрдөн байцаагчид үүнд нь огт итгээгүй. Яагаад тэгэхээр тэр цэргийн алба хааж байсан. Бууны талаар маш сайн мэдлэгтэй аюулгүй ажиллагааны дүрмийг мэддэг нэгэн. Тэгвэл ийм хүн үнэхээр санамсаргүйгээр ихнэрээ буудаж чадах уу? Эсвэл энэ бүхний цаана атаархал уур хилэн нуугдаж байсан уу? Шүүхтэр хэн буудсан бэ гэдэг талаар маргаан болоогүй. Харин ганцхан асуулт. Энэ осол байсан уу? Эсвэл аллага байсан уу? Өнөөдөр бид энэ эмгэнэлтэй бөгөөд өнөөдрийг хүртэл маргаан дагуулсаар байгаа хэргийг хамтдаа үзэх болно. Та нар минь дугаараа сонсоод өөрсдийн шүүлтийг хийгээрэй. Ингээд өнөөдрийнхөө шүүлтийг эхлэе. Төрөлтөө Тиара Рипио нэртэй байсан ч гэсэн тэр дунд нэр болох Даниэлгаа хэрэгэлдэг. Даниэл бол 95 оны 1 сарын 11-нд Калифорни мужид Элизабет Рипиний гэрт төрсэн. Хүмүүс түүнийг жинхэнэ утгаараа Miracle Baby буюу гайхамшигын хүүхэд гэж дууддаг. Яагаад тэгэхээр тэр 7 хоногийн өмнө дутуу төрсөн. За эмчнэр бол амьд үлдэх магадлал маш бага гэж гэр бүлийнхэнд нь тухайн үедээ хэлж байсан. Гэхдээ Даниэл бол энэ бүхнийг даван туулж амьд үлдэж чадсан ийм хүүхэд байгаа. Даниэл бол 2 эгч 1 ахтай. Гэхдээ ердөө 2 настай байхдаа ах дүү нартайгаа хүний амьдралд байж болох хамгийн аимшигтай гарцыг туулдаг. Тэдний ээж хорт хавдраар нас барснаар хүүхдүүд Калифорни мужийн McKinleyville дахь эмээгийнхаа гэрт очиж амьдрах болдог. За энэ нь бол нэг талаараа сайн зүйл байсан. Даниэл бол эмээтэйгээ илүү ойр дотн болох боломжтой болдог. Гэхдээ нөгөө талаараа бол амьдрал нь амар байгаагүй. Мөнгө бол үргэлж хүрэлцдэггүй байсан болохоор Даниэл болон ах дүү нар нь бие биенээ хамгаалж түшиж амьдрах хэрэгтэй болдог. Гэхдээ золгүй явдал дахиад тохиолдно. Эмээ нас барснаар Даниэл бол хойд эцгийнхээ асрамжинд үлддэг. За тэр хүний талаар бол нэг их тийм мэдээлэл байдаггүй. Даниэлийн тухай хамгийн их анзаардаг зүйл бол ийм олон хүнд үеийг туулсан хэрнээ тэр бол аз жаргалтай эерэг хിവэрэ байдаг явдал. Тэр өөрийн баяр баясгалан хайр ирч хүчээ бусдад түгээдэг хүн байсан. За мэдээж бол энэ бүхний цаана хүмүүсийн хараагүй хэцүү мөчүүд бол байсан гарцаагүй. Дотроо тэмцэж явсан асуудлууд ч гэсэн байсан бах. Гэхдээ гаднаас нь харахад бол хинч түүнийг ийм хүнд амьдрал туулсан гэж бодохооргүй. Өөрийгөө авч явдаг байдал, хүмүүстэй харьцдаг зан нь үргэлж гэрэл гэгээд харагдулдаг. Даниэл бол маш ирч хүчтэй, сэргэлэн цаваа, найзууд нь түүнийг жижигэн дайнамайт гэж хочилдог байсан. Тэр хаанч байсан эргэн тойрныхоо хүмүүст баяр баясгалан авчирч чаддаг байсан. Энэ зан чанар нь бол түүнийг ахлах сургуулийнхаа хөгжөөнд дэмжигчдийн багт төгс тохируулдаг. Даниэл бол багийнхаа флайер буюу агаарт өргөгддөг тэр гишүүн нь байсан. Жижигэн биетэй учраас өргөхөд маш амархан, мөн анхаарлын төвд байх үнэхээр дуртай учраас энэ байрлал бол түүнд яг гоё тохирдог. Хөгжөөнд дэмжигч байх нь бол Даниэлийн хамгийн дуртай зүйлсийн нэг. Гэхдээ зөвхөн үүгээр зогсоогүй. Тэр ирээдүйд өөрийн гэсэн хумсны салонтой болох мөрөөдөлтэй, нүүр бодолтод дуртай, мөн YouTube-д их сонирхолтой. Даниэл өөрийн гэсэн YouTube сувагтай байсан. За одоо тэнд нь хитгэн бичлэг үйлдсэн байдаг. Зарим нь устгагдсан уу, эсвэл анханасаа тийм цөөн бичлэг хийсэн үү гэдэг нь бол тодорхойгүй. Гэхдээ ингээд миний хувьд бол бичлэгийг үзэхэд бол Даниэл бол маш тийм өөрийнхөө айгүй гэрэл гэгээтэй тийм хүн шиг санагдсан. За Даниэл бол үнэхээр том зүрхтэй хүн. Ойр дотных нь түүнийг хүмүүсийг чанга тэрдэг, найзуудтайгаа цагийг өнгөрүүлэх дуртай гэж дурсдаг. Тэр дундаа Даниэл бол хайр дурлалт үнэхээр итгэдэг хүн. Өсвөр насндаа хэд хэдэн найз залуутай болсон ч тэдэнд бол бүх сэтгэл зүрхээ зориулдаг байсан. За мэдээж нөгөө хүнээс ч гэсэн мөн адил хайрыг хүсдэг. Түүнийг сайн мэддэг байсан хүмүүсийн зарим нь хожим ярихтаа Даниэл найз залуусаараа дамжуулан амьдралынхаа тэр хоосон орон зайг нөхөхийг хичээдэг байсан мэт санагддаг гэж хэлсэн. Гэхдээ энэ бол зөвхөн тэдний бодол. Нэг зүйл бол тодорхой байсан. Даниэл бол үргэлж нэг тийм үлгэрийн мэд төгс хайрыг, тогтвортой гэр бүлийг маш их хүсдэг байсан байгаа. Түүний хөгжөөнд дэмжигчийн дасгалжуулагч хүртэл Даниэл өөрт нь дутагдж байсан тэр гэр бүлийн халуун дурдлаан, уур амьсгалыг
ирж хайдаг байсан гэж ярьдаг. Тэрээр хэлэхдээ Даниэлийн хувьд найз залуу болгоно нь ирээдүйд суух хүн нь байдаг байсан гэж хэлдэг. Гэхдээ энэ нь бол нэг тийм шүүмжилсэн үг биш. Харин Даниэл бусдад бол хайрыг түгээх дуртай, бүх хайраа зориулж мөрөөдлийнхөө амьдралыг бүтээхэд үргэлж бэлэн байдаг хүнийг харуулж байгаа хэрэг. Гэхдээ ихэнх залуу хосуудын адил бүх харилцаа нь бүтэмжтэй болдоггүй. Харин ахлах сургуулийнхаа жилд Даниэл Facebook дээр Skyler гэх залуутай танилцдаг. За Skyler бол түүнээс хэдэн насаар ах бөгөөд ойролцоо ахлах сургуулийг саяхан төгссөн ийм залуу байсан. Хүмүүсийн ярьдгаар бол Даниэл Skyler хоёр анх танилцсан цагаас л бие биедээ ухаан үд орлсон гэдэг. Skyler-ийн ээж Даниад хүртэл хүүгийнхаа нүдэнд өмнө нь хизээж харж байгаагүй гэрэл баяр хөөр бий болсон гэж дурсдаг. Удалгүй Даниад Даниэлийг хамт амьдрахыг зөвшөөрдөг. Гэтэ тэр үед бол Даниэл Skyler хоёр танилцаад ердөө 1 сар л болж исэн. Даниадын хэлснээр Даниэлийн амьдралын нөхцөл байдал бол түүнд маш өрөвдөлтөй санагддаг. Дээрээс нь Даниэлтай хамт байх үнэхээр дуртай байдаг. Түүнийг эрхлүүлэх дуртай гэр бүлийн хэсэг мэдрүүлэхийг хүсдэг байсан тухайга дараа нь ярьдаг. Яванда Даниэл хүртэл Даниатыг ээж гэж дуудах болдог. Харин Даниат ч гэсэн Даниэлийг өөрийн охин шигээ боддог болсон. Удалгүй Даниэл үнэхээр тэдний гэр бүлийн нэг гишүүн болдог. Танилцаад ердөө 3 сар болж байхад Skyler бүгж аваад Крисмсийн амралтын үеэр нийлэн дуулан дээр Даниэлд гэрлэх саналыг тавьсан. Тэр үед Skyler армд илсэн байсан бөгөөд санал тавьсныхаа дараахан удалгүй Жоржиа мужи руу үндсэн цэргийн сургалтаа яваад өгдөг. Харин 3 сарын 7-нд сургалтаа төгссөн яг тэр өдөр Skyler Даниэл хоёр шүүхийн байранд гэрлэлтэд батлуулсан. Мэдээж залуудаа гэрлээд аз жаргалтай амьдардаг олон хүн байгаа. Гэхдээ Даниэлд бол 18 настайдаа гэрлэн гэдэг ямар утгатай, ямар хариуцлага дагуулдаг талаар сайн ярилцаж зөвлөх тийм том хүн бол байгаагүй. Түүнийг халамжилдаг дасгалжуулагчид насанд хүрэгчд байсан ч гэсэн амьдралынхын талаар шийдвэртэй зөвлөгөө өгөх тийм эрх мэдэлтэй хүн бол байгаагүй нь харамсалтай. Гэхдээ Даниэл бол насанд хүрсэн хүн байсан. Өөрийн хүснээ хийх хэрэгтэй. Харин түүний хүссэн зүйл нь Skyler-тай гэрлэж хаашаач явсан араас нь дагах байсан. Тэр бүр ахлах сургуулаа орхиод энэ шийдвэрийг хэрэгжүүлж ихээсэн. Ингээд хосууд Вашингтон мужийн Лейквуд хотод цэргийн баазын гаднах орон сууцнд амьдрах болдог. Даниэлийн хувьд бол энэ нь цоо шин эхлэл шиг санагддаг. Тэр Skyler-тай хамт өөрсдийн гэсэн гэр бүлтэй болж үргэлж мөрөөддөг байсан амьдралаа бүтээн гэж итгэж найддаг. Гэхдээ түүний зарим найзууд Даниэл үнэхээр аз жаргалтай байгаа эсэд эргэлздэг байсан. Вашингтон руу нүүсний дараа Даниэлийн дотор байсан тэр гэрэл аажмаар бүтгэрч ихэлсэн гэж тэд ярьдаг. Мөн үүний шалтгаан нь Skyler байсан байж магадгүй гэж үздэг. Тэдний хэлснээр Skyler Даниэлийг амьдрал дахь хүмүүсээс нь баг багаар холдуулж ихэлсэн. Найз нөхөд ойр дотны хүмүүстэй нь танилцах, харилцаа тогтоох сонирхолж төдийлөн гаргадгүй байсан. Даниэлийн хуучин хөрс Джеймс бол яг үүний нэг жишээ нь. Джеймс бол багаасаа Даниэл бараг аав шиг хүн байсан. Тэр Даниэл болон ах トゥ нарыг кинонд дагуулж явдаг, оройн хоолонд оруулдаг. За ер нь л нэг ойр дотны гэсэн бүх юмыг нь хийдэг. Өсөж тойрноход нь бол чухал үүрэг гүйцэтгэсэн хүн юм байна. Гэтэл яг Джеймс шиг чухал хүнийг бол Skyler бараг тоодоггүй. Джеймсийн бодлоор бол хэд бараг нийтдээ 3 удаа л уулзж исэн. Даниэт бол өөрийн хүүг хайр халамжтай, мэдрэмжтэй хүн гэж тодорхойлдог. Харин Даниэлийн ойр дотны хүмүүс бол Skyler-ийн өөр нэг талыг хардаг. Тэдний бодлоор тэр тал нь бол хитрхи хянамтгай атаархуу зам байсан. За мэдээж хүний ээжил эмчин хүүхдгээсээ бол хамгийн сайн сайхныг л хардаг байсан байж таараа. Нэг удаа Даниэл Джеймс нэг зүйлийн талаар ярьдаг. Skyler түүнд уурлах үедээ гар утсыг нь эвдээд хагалцсан гэдэг. За энэ бол мэдээж маш том анхааруулах тохиол шиг Джеймс санагдсан. Гэхдээ Даниэл бол тэр даруй Skyler-ыг өмөрөөд утсыг нэвдсэний дараа шууд шинэ утас авч өгсөн гэж хэлсэн. Гэхдээ энэ бол ерөөсөө утасны талаар байгаагүй, харин Skyler-ийн тэр уур хилэнгийн талаар байсан. Джеймс бол энэ тухай сонсоод мэдээж аюу дургу байсан. Тэгээ бүр Даниэл хэрвээ чи түүнээс холдохыг хүсвэл зүгээр л надад хэлчихээ. Би ингээ бүх юмыг чам туслахад бэлэн байна гэж хэлдэг. Гэхдээ Даниэл бол бүх зүйл зүгээр байгаа. Би бол тэр явдлыг нь айл хэдийн уучсан. Тэр дахиад ийм зүйл гарахгүй гэдэгт би итгэлтэй байна гэж тайлбарласан. За Джеймс бол ганцаараа Skyler-ийн талаар таагүй сэтгэлдэлтэй хүн байгаагүй. Даниэлийн хамгийн сайн найз Микайлаж гэсэн мөн адил түүний зан авирт
нэг л эвгүй зүйл байгааг мэдэрдэг байсан гэж хожим энэ тухайга ярьсан. Микайла Даниэл хоёр бол бага наснаасаа нөхөрсөн маш дотны найзууд. Хоёулаа багада ээжигээ алдсан хүндхэн хувь тавилантай учраас бусдаас илүү ойлголцож бараг игч дүүсчиг ойр дотн өссөн хүмүүс. Тийм ч учраас Микайла бол найзынхаа зан чанар, сэтгэл санааны өөрчлөлтийг бусдаас илүү сайн анзаардаг байсан. Түүний хэлснээр Даниэл Скайлертай хамт амьдарч ихэснээс хойш өмнөх шигээ тайван, өөртөө итгэлтэй хүн байхаа болоод аажмаар өөрчлөгдөж эхэлсэн. Мэдээж энэ бүхэн бол Микайлагийн өөрийн ажиглалт яг юу болж байсан талаар бол баттай нотлогоо биш. Гэхдээ Даниэлийн амьдралын ихэнх хугацаанд хамт байсан хүний хувьд түүний анзаарсан зүйлсийг бол бүрэн үл тоомсорлох аргагүй. Микайлагийн ярьснаар Скайлер бол гэр орны асуудал дээрээ бүр айгүй өндөр шаардлага тавьдаг байсан. Энэ нь бол энгийнээр аяг тавгаа угаах, хувцас цэвэрлэх хэмжээний зүйл бол байгаагүй. Харин гэр орон үргэлж өөгүй цэвэрхэн байх ёстой. Бүх зүйл Скайлерийн хүссэн стандартын дагуу байх ёстой гэсэн дарамт Даниэлд байнга мэдрэгдэг байсан гэж Микайла үздэг. Тэрч байтугай Скайлер гэртээ ирэх цаг ойртох тусам Даниэл илт түгшиж сандарсан байдалтай болдог байсан гэж дурссан. Яагаад тэгэхээр гэр нь Скайлерийн нүдэнд хангалттай цэвэр эмх цэгцтэй харагдахгүй бол яах вэ гэсэн айдас түүнд үргэлж байдаг юм шиг санагддаг. Тэгээд мэдээж энэ бол Микайлагийн харж ойлгосон дүр зураг. Тухайн үед бол Даниэл яг юу мэдэрч байсан талаар бид нар бол өнөөдөр мэдэх боломжгүй. Гэхдээ найзынхаа зан байдалд гарсан өөрчлөлтийг тэр олон жилийн нөхөрлөлийнхаа ачаар маш тодорхой анзаарсан гэж ярьдаг. Даниэл Вашингтон руу нүүсний дараа хоёр найзын уулзах боломж мэдээж эрс багасдагч гэсэн холбоо тасраагүй. Тэд ихэнхдээ видео коллоор ярилцаж амьдралынхаа сайн муу бүхнийг хуваалцдаг байсан. Энэ нь бол нөхөрлөө хадгалж үлдэх ганцхан арга нь байсан. Тиймээс Микайла бол Даниэлийн амьдралд юу болж байгааг тодорхой хэмжээнд мэддэг байсан. Олон удаагийн дуудлагын үеэр найзынхаа сэтгэл санаа болон зам байдал аажмаар өөрчлөгдөж байгааг өөрийн нүдээр харсан. Харин энэ түүхийн хамгийн эмгэнэлтэй хэсэг нь гэвэл Микайла Даниэлтэй хамгийн сүүлд ярилцсан хүмүүсийн нэг. Тэд видео коллоор ярьж дууснаас ердөө 12 минутын дараа Даниэл амь насаа алдах бөгөөд тухайн үед Микайла энэ нь найзтайгаа хийж байгаа хамгийн сүүлчийн яриа гэдгийг мэдээж төсөөлөөгүй. 2014 оны 9 сард Скайлер бол зүүн Вашингтон дахь сургалтын томилтоор яваад нийтдээ 19 хоног гэрээсээ хол байсан. Скайлер Даниэл хоёр өмнө нь ч гэсэн хэсэг хугацаанд хол байсан тохиолдол байгаа. Гэхдээ Скайлерийн хэлснээр бол энэ удаагийн хол байлт нь бол өмнөхөөс хамаагүй хэцүү байсан гэж дурсдаг. Түүний ярьснаар хоёулаа бие биеэ урд өмнөхөөсөө илүү санаж хол байхад үнэхээр хүнд байсан гэж ярьдаг. Гэхдээ энэ бол зөвхөн Скайлерийн хэлсэн үг. За тиймээс 10 сарын 16-нд Скайлер гэртээ буцаж ирэхэд тэд дахин уулзахдаа маш их баярлсан гэж дурсдаг. Даниэл бүр Скайлерийн ээж дуцтаж нохоонуудаа гаргацсан, гэрээ цэвэрлсэн, олон лаа асаахаар бэлдсэн бөгөөд Скайлерийг ирэхийг тэсэн ядан хүлээж байгаа тухайга ээжд нь ярьсан. За энд нэг чухал зүйл байгаа. Скайлер сургалтанд явахдаа бүх бууга сейфэнд түгжсэн ч нэг винтовыг бол зориуд гаргаж үлдээсэн. Хэрвээ Даниэлд ямар нэгэн яаралтай нөхцөл байдал тохиолдвол ашиглаж чадна гэж бодсон юм байна. За тэр буу нь бол AR-15 гэх буу байсан бөгөөд онцгой ач холбогдолтой. Яагаад тэгэхээр Скайлер энэ бууг Даниэлийн 19 насны төрсөн өдрөөр өөрөө угсарч бэлгэлсэн. Үндэ буу сонирхдаг байсан нь тэднийг ойртуулсан зүйлсийн нэг байсан юм байна. Тэд чөлөө цагаараа буудлагын талбайд хамт очих дуртай байсан. Даниэл бол энэ AR-15-аараа буудаж байгаа бичлэг нь хүртэл байдаг. Тэр бичлэгээр Даниэл камер руу инээмсэглэн харж байгаа нь харагддаг. За тухайн үед бол энэ зүгээр л аз жаргалтай мөч мэд санагддаг ч гэсэн дараа нь юу болсныг мэдхээр бол үнэхээр эмгэнэлтэй дүр зураг болж хувирдаг. Скайлерийн хийснээр бууг гаргаж үлдээсэн нь тухайн үед нэг их санаа зовоох зүйл байгаагүй. Даниэл бол бууг хэрхэн сайн ашиглахаа мэддэг. За хэрвээ гэртээ байхгүй үедээ тэд бусад бүх бууны хамт сейфэндээ үлдээдэг байсан гэж ярьдаг. Тэр бусад бүх буу гэдэг нь бол нэг цөөн хідэн буу байгаагүй. Гэрт нь нийтдээ 14-өөс илүү галт зэвсэг байсан гэж гэмт хэргийн протоколуудаар дуртагддаг. Скайлерийн ээжийн ярьснаар бол тэдний гэр бүл нэг хатуу дүрэн байсан бөгөөд бүх буу үргэлж сумгүй сейфэнд хадгалагдах ёстой байсан. Скайлер ч гэсэн насанд хүрснийхаа дараа энэ дүрмийг баримталдаг байсан. За өөрийгөө бууны аюулгүй байдлыг маш чухалчилдаг хүн гэж үргэлж хэлдэг байсан байгаа.
Гэхдээ энэ удаад тэр 3-7 хоногийн хугацаанд ганцхан удаа онцгой нөхцөл гаргаж AR-15-аа сейф нь хийхгүйгээр үлдээсэн. Хожим Даниэлийн амьд хүрсэн буу нь яг энэ буу түүний төрсөн өдрөөр бэлгэлсэн, түүний буудаж байгаагаар бичлэгдүүлсэн яг тэр буу. Гэхдээ хамгийн том асуулт нь энэ үнэхээр осол байсан уу эсвэл санаатай үйлдэл байсан уу? Skyler-ийн хувьд бол хариулт нь тодорхой. Түүний хийснээр болсон бүх зүйл аимшигтай золгүй осол. Тэр өдөр буюу 10 сарын 16-нд Даниэл Skyler-ийг тосхын тулд ойролцоогоор 30 минут машинаа жолоодож очсон. Дараа нь тэд Domino's пиццагаас пицца захиалаад гэртээ ойролцоогоор 3 цагийн үед ирсэн. Гэрт орж ирснийхаа дараа Даниэл Skyler-д өөрийн цэвэрлсэн гэрээг үзүүлж бүх зүйлийг хэрхэн эмхэлж цэгцэлснээ харуулдаг. Үүний дараа Skyler ажлын хувцас сольсон. Дараа нь тэд 2 дахь унтлагын өрөөндөө ордог. Даниэлийн ширээний компьютер тэр өрөөнд байсан бөгөөд Skyler хідэн видео үзүүлэхийг хүсдэг. Даниэл тэр үед сургуулаа дахин үргэлжлүүлэн суралцж байсан бөгөөд мөн боржин чулуун бүтээгдэхүүний компанид ажиллаж исэн. Ажлынхаа хүрээнд хуучин болны шинэ гадаргуугийн өөрчлөлтийг харуулсан танилцуулгын видеонууд хийдэг байсан болохоор тэд тэр бичлэгнүүдийг хамт үзсэн гэж Skyler ярьсан. Үүний дараа тэд дотн харилцаанд ороод шүвшүүт хамт орсон бөгөөд дараа нь зочны өрөөний буудан дээр сууж кино үзэхээр хамтдаа суусан. Skyler-ийн өөрийнх нь хийснээр энэ хугацаанд тэр 1 хундаг ром ууж, дараа нь Fireball гэдэг виски болон Red Bull-ыг холсон 1 коктейл уусан гэж хэлдэг. Гэхдээ хэрэг мөтийн шалгахын явцад бол Skyler хэд хэдэн өөр хувилбартай мэдүүлэг өгсөн байдаг. Түүний ярьсан нэг хувилбар бол оройн 6 цаг болохын өмнөхөн Даниэл буудангаас босоод мастер унтлагын өрөөндөө ордог. За тэндээс AR-15 бууга шүүгэнээсээ гаргаж ирээд 2 дахь өрөөнд оруулдаг. Даниэл тэр үед Skyler-д бууга сейфэнд нь буцааж хийхийг хүссэн ч Skyler бол тэр даруй босоогүй. Харин зурагтаа үзсээр ойролцоогоор дахиад 30 минут өнгөрүүлсэн гэж өөрөө мэдүүлдэг. Энэ хооронд Даниэл нөгөө өрөөндөө ажлынхаа зүйлсийг үргэлжлүүлэн хийж байгаад хамгийн сайнаас Микайла руугаа FaceTime хийдэг. Үнэн дээр энэ нь бол тухайн өдрийнх нь 2 дахь видео колл байсан. Микайлагийн дурснаар бол Даниэл тэр үедээ маш аз жаргалтай, сэтгэл санаа харагдаж байсан гэж дурсдаг. Ярианы үеэр Skyler ч өрөөнд орж ирсэн бөгөөд Даниэл инээмсэглсээр түүн рүү гүйж очоод өвөр дээр нь үсрэн суусан гэж Микайла ярьдаг. Түүний хувьд тэр хоёрын хооронд ямар нэгэн асуудал байгаа мэт огт харагдаагүй бөгөөд хоёулаа тун сайхан ааштай, аз жаргалтай байсан гэж дурсагддаг. Тэд хэсэг хугацаанд үргэлжлүүлэн ярилцсны эцэст Даниэл найз Микайладаа хайртай шүү гэж хэлээд удахгүй дахин ярилцъя гэж дуудлага өндөрлөдөг. Гэхдээ тэр хоёр дахиж ярилцах боломж олдоогүй. Яагаад тэгэхээр ердөө 12 минутын дараа 19 настай Даниэл нас барсан. Skyler-ийн ярьснаар тэр бууг сейфэнд хийхийн өмнө сум үлдсэн эсхийг шалгахаар өрөөндөө буцаж орсон. Гэтэл яг тэр үед AR-15 буу санамсүргөөгөөр буудаж компьютерийнхаа өмнө сууж байсан Даниэлийн толгоон ар хэсэгт тус. Даниэл буудуулах үедээ компьютерийн дэлгэц рүү харсан сум толгойг нь нэвт гараад компьютерийн дэлгэцийг онож тэр газар дээрээ нас барцсан. Гэхдээ энэ үеэс эхлэн олон хүний эргэлзээ хүчтэй болж эхэлдэг. Ялангуяа бууны талаар мэдлэгтэй хүмүүс Skyler-ийн тайлбарыг үнэмшгэд бэлэх гэж үздэг. Skyler бууны гол төмөрт нэг ч сум байгааг хараагүй гэж тангаглан мэдүүлсэн ч гэсэн энэ үнэн байсан уу гэсэн асуулт гарч ирдэг. Гэхдээ хүмүүсийн хамгийн их анхаарал хандуулсан зүйл нь бол буудгаас хоошоо Skyler юу хийсэн бэ гэдэг асуудал. Тэр эхнэрээ аврах гэж оролдоогүй, 911 рүү залгаагүй, эхнэрийнхээ хажууд үлдээгүй, харин хэргийн газрыг цэвэрлэж эхэлсэн. Тэр бууны магазин буюу сумны савыг орныхоо дор нуусан, дараа нь винто бууга шүүгэнд буцаагаад хийцэн. Үүгээрч зогсохгүй гэрт байсан архийг жорлон руу асгаж, шилнүүдийг нь тагтнаасаа доошоо шийдсэн. Хамгийн сонирхолтой нь Skyler биш, харин хөршүүд нь 911 рүү залгасан. Нэг хөршин 911 рүү залгаад манай хөршид хин нэгэн буудуулсан байх шиг байна. Бид чанга дуу сонссон. Нөхөр нь бууны осол болсон гэж хэлсэн. Буудуулсан хүний нэр Даниэл гэж дуудлага өгдөг. Оператор Даниэл амьсгалж байгаа эсхийг асуухад хөрш нь үгүй гэж хариулдаг. Өөр нэг хөрш мөн 911 рүү залгаад нөхөр нь Даниэлийг нас барсан гэж хэлсэн. Гэхдээ намайг дотогш орж үзүүлэхийг хүсэхгүй байна гэдэг. Тэр хөршийн ярьснаар Skyler юу болсон талаар дэлгэрэнгүй ярихыг хүсээгүй. Харин зарим их сурвалжид Skyler хөршүүдтэй Даниэл өөрийгөө буутсан гэж
дурсдаг. Үнэндээ 911-ийн бичлэг дээр ч гэсэн оператор хэсэг хугацаанд яг тийм зүйл болсон гэж ойлгож байгаа мэт сонсогддог. Гэхдээ Skyler-ийн албан ёсны тайлбар бол өөр. Түүний хэлснээр Даниэл өөрийгөө буудаагүй, харин бууг шалгаж байх үед санамсаргүйгээр буудсан гэсэн байр сууриа хадгалдаг. Ингээд хүмүүсийн өмнө хамгийн том асуулт үлдсэн. Хэрвээ энэ үнэхээр асуулт байсан бол Skyler яагаад өөрөө 911 рүү залгаагүй? Яагаад эхнэрийнхээ хажууд очоогүй? Яагаад хэргийн газрыг цэвэрлсэн? Цагдаа нарын хэргийн газарт ирэхэд Skyler-ийн биед Даниэлийн цус бол огт байгаагүй. Энэ нь тэр эхнэрээ аврах гэж оролцсон шинж тэмдэг ерөөсөө байгаагүй гэсэн хардлагыг улам нэмэгдүүлдэг. Үүнээс гадна цагдаа нарын анхаарлыг татсан өөр нэг зүйл байсан. Skyler одоо яг нэг тийм нэг уйлж байгаа мэт аваа гаргаж исэн ч гэсэн нүдэнд нь нулимс юу ч байгаагүй. Тэгээд тэр цагдаа нарт би яагаад уйлж чадахгүй байгаагаа мэдэхгүй байна гэж дахин хэлсэн. Мэдээж ийм нөхцөлд хүн яаж хариу үйлдэл үзүүлэхийг хинч урьдчилан мэдэхгүй, зарим хүн хит их зочролд орсон үедээ үнэхээр уйлж чаддаггүй ч байж магадгүй. Гэхдээ олон хүний хувьд бол Skyler өөрөө уйлж чадахгүй байгаагаа онцолж, үүнийг тайлбарлах гэж оролдож байгаа нь хачин санагддаг. Удалгүй Skyler-д гав зөөж цагдаагийн машин суулган хилцс рүү авч явсан бөгөөд тэнд бараг 5 цагийн турш байцаалт өгсөн. За энэ Skyler-ийн гэрээсээ баривчлагдаад цагдаагийн хилтэс хүртэл явж байх хугацаанд цагдаагийн машин дотор юу гэж ярьсан нь бичигдэж үлдсэн. Тэр цагдаагийн машины ард сууж байхдаа эхнэрээ, гэр бүлээ, нохоонуудаа болон амьдралаа хайрладаг тухайга дахин ярьж өөрийгөө гин буруугүй хиндэж санаатаагаар хор хүргэхийг хүсээгүй гэж хэлдэг. Тэр санваартандаа уулзах хүсэлт гаргаж аав ээжийнхаа урмыг хугалсандаа харамсаж байгаагаа мөн өмнө нь хизээж гав зүүж цагдаагийн машинд сууж үзээгүйгээ онцлон дурддаг. Дараа нь тэр бууны аюулгүй байдлыг хангах ёстой хүн нь өөрөө байсан гэж яриад Даниэлтай өнгөрөөсөн сүүлийн мөчүүдэд дурсдаг. Түүнд хайртайгаа хэлэх гэж байсан хамтдаа тайван оройн хоол эзэн тухайга ярьсан. Гэхдээ энэ бичлэгийг үзсэн олон хүний анхаарлыг татсан зүйл нь бол түүний ярианы гол төв нь эхнэрийнхээ үхлээс илүү өөрийн ирээдүй, карьер, шоронд орох магадлал, цэргийн албаа алдах тухай байсан явдал байгаа. Тэр миний эхнэр миний буудсан суманд өртөж нас барлаа гэж хэлээгүй, харин миний эхнэр бууны ослоор нас барлаа гэж ярьсан нь зарим хүнд өөрөөсөө хүндийрүүлж байгаа юм шиг санагдсан. Мөн Skyler өөрийгөө уйлж чадахгүй байгаагаа хит хитэн удаа дурдсан. Миний нүүрэн дээр нулимс алгаа гэж байн хэлж ийсэн. Үүнээс нь болоод мэдээж зарим хүмүүс түүнийг үнэхээр цочролд орсон уу? Эсвэл бусдад харагдаж байгаадаа хитрхи их анхаарч байсан уу гэсэн асуултыг өнөөдрийг хүртэл тавьсаар байгаа. Хожмын шүүхийн шинжээч буу бол ямар нэгэн эвдрэлгүй хэвийн ажиллаж байсан гэдгийг баталсан бөгөөд уг буу бол зөвхөн хин нэгэн гох дарсан тохиолдолд буудах боломжтой гэж дүгнсэн. Skyler ихэндээ буу өөрөө буудсан мэт ярьж байсан ч гэсэн дараа мэдүүлгээ өөрчилж сумны магазин гаргаад бууг галлах горимд оруулж өөрөө гох дарсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ тэр сумны хонгоо хоосон байсан гэж бодсон учраас зүгээр л товших байх гэж төсөөлсөн гэж мэдүүлсэн. Гэхдээ мөрдөгчд болон олон нийт бол нэг асуултыг тавьдаг. Буу үнэхээр хоосон байсан ч яагаад эхнэрийнхээ толгоон артал руу чиглүүлсэн юм бэ? Ямар ч бууны аюулгүй ажиллагааны үндсэн дүрмд хүний зүг буур хизээч чиглүүлж болохгүй гэж заадаг. Харин Skyler бол жирийн буу сонирхогч биш, цэргийн албан хаагч байсан бөгөөд өөрөө AR-15-ыг угсарч байсан бууны аюулгүй ажиллагааг сайн мэддэг гэж ярьдаг хүн байсан. Мөн сум Даниэлийн гавлын ар хэсгийн яг төвөөр нь ороод компьютерийн дэлгэц рүү чиглэн гарсан нь мөрдөгчдөд санамсаргүй буудалт гэхээсээ илүү зориуд онилсон буудалчиг санагддаг. Анхны мэдүүлэгтээ бол Skyler бууг гуй орчимдаа барьж байсан гэж хэлсэн боловч мөрдөгчд сумны чиглэл үүнтэй таарахгүй байгааг хэлсний дараа тэр бууга мөр цээж орчим өндөрт барьж байсан гэж өөрчилсөн. Мөрдөгчийн үзнээр бол тэр нотлохоо бүртээ тулгарах болгондоо түүхээ өөрчилсөн. Тиймээс мөрдөгчд осол болсон эсхээс илүүтэйгээр яагаад эхнэрийнхээ толгоон артал руу буу чиглүүлээд гохыг дарсан бэ гэдэг асуултын хариуг олохыг оролдож эхэлдэг. Тэдний үзэж байгаагаар энэ хэрэг нь бол өмнө нь дурдсан архитай холбоотой байж магадгүй. Юу болсон бэ гэхээр Skyler сургалтанд явж байхдаа өөрт нь архи авч өгөхийг нэг найзаасаа хүсдэг. Яагаад тэгэхээр Skyler бол тухайн үедээ архи худалдан авах насандаа хүрээгүй, 21 хүрээгүй байсан л гэсэн үг.
Яг энэ хэсэг дээр миний бас нэг дургүй зүйл гарч ирдэг. Чи буу авч хүн алж болно. Гэхдээ 21 хүрээгүй болохоор архиуж болохгүй гэдэг зүйл. Айгүй сонин хууль. За тэр найзыг нь Антони гэдэг бөгөөд мөн адил сургалтанд хамрагдчихсан. Антони бол бусдаасаа түрүүлж явах гэж байсан учраас Скайлер түүнээс архиа авч өгөхийг хүссэн бөгөөд архийг Даниэлд хүргэж өгөхөөр тохиролцсон. Гэхдээ ямар нэг шалтгаанаар Антони архи авч чадаагүй, харин нөхөр нь гэртээ ирэхдээ архи уухыг маш их хүсэж байгааг мэдэж байсан Даниэл баг зэрэг сандарч хоёр өөр залуугаас архи авч өгөхийг хүсдэг. Тэдний нэг нь бол Жереми гэдэг залуу байсан. За Жереми Даниэл хоёр бол багаасаа бие биенээ мэддэг байсан бөгөөд нэг хэсэг үерхэж үдсэн ч эцэст нь найзууд хിവэрэ үлдэхээр шийдсэн. Харин Скайлер бол инээс нь болоод Жеремиг огтхон ч таашаадаггүй байсан. За бүр үзен яддагч байсан гэж ойр дотны хүмүүс нь ярьдаг. За мөрдөгчдийн бодож байгаагаар бол Скайлер гэртээ ирэхэд гэрт нь архи байсан. Тэгэнгүүт нь Скайлер өөнийг Антони авч өгсөн байна гэж бодоод Антонид баярлаа гэж хэлэх үед нь Антони харин би архи авч өгөөгүй штэ. Өөр хоёр хүн авч өгсөн гэж хэлдэг. За тэр хоёр хүний нэг нь Жереми байсан болохоор Скайлер тэр даруй бухимдсан гэж Антони хожим мэдүүлсэн. Түүний хэлснээр Скайлерийн царайны хувирал хүртэл өөрчлөгдөж Даниэл архи хаанаас ирснийг худлаа хэлсэн гэж уурлаж байгаа нь илт харагдсан. Хачирхалтай нь үнэндээ бол Жереми энэ архийг худлаж авсан хүн нь байгаагүй, өөр нэг залуу авч өгсөн гэх мэдээлэл байдаг. Гэхдээ яг хэн авсан нь бол баг зэрэг бодлонтой хിവэрэ үлдсэн. Хамгийн чухал нь бол Скайлер архийг Жереми авч өгсөн гэж итгэсэн явдал. Мэдээж энэ бүхэн мөрдөн байцаагчдын дэвшүүлсэн онол. Тэдний үзэж байгаагаар Скайлер үнийг мэдсэн даруйда уур хилэндээ автсан бөгөөд AR-15 бууга аваад Даниэлийн толгоон арт талаас нь буудсан. Үүний дараа болсон явдлыг нуухын тулд нотлох баримтыг далдлахыг оролдож осол мэд харагдуулах зохиомол тайлбар бодож олсон гэж үзсэн. Даниэл найз Микайлатайгаа FaceTime-аар ярьж байх үед Скайлер камерын өмнө инээмсэглэж тайван харагдаж байсан ч мөрдөн байцаагчид бол үүнийг огт өөрөөр тайлбарласан. Тэд Скайлерыг сайн бэлтгэгдсэн цэрэг шиг боломжийг хүлээн отож байсан гэж. Өөрөөр хэлбэл тэр Даниэлийг уцаа таслахыг хүлээж байгаад дараа нь санаатаагаар буудан амийг нь хөнөөсөн гэж үзсэн. Ингээд Скайлерд 1-р зэргийн хүн амны хэрэгт ялт тулгаж эхэндээ $1,000,000 барьцаа тогтоосон. Харин дараа нь уг дөнгө $350,000 болгож бууруулсан. Скайлер энэ мөнгийг төлж сурлагдаж чадсан нь үнэндээ бол ээжийнхэн хүчин чармаалтай холбоотой. Түүний ээж Даниэд тухайн үед Юта мужид амьдарч байсан бөгөөд болсон явдлын талаар дуудлага авмагцаа амьдралаа бүхэлд нь өөрчилсөн. Тэр Вашингтон муж руу нүүж бараг бүх өмч хөрөнгөө зарж хүүдээ ойр байхыг сонгосон. Мөн чадлынхаа хэрээр хамгийн сайн өмгөөлөгч хөлсөлсөн бөгөөд тэр өмгөөлөгч нь Скайлерийн барьцааны мөнгийг бууруулахад гол үргийг гүйцэтгсэн. Гэсэн ч батлан даалтаар суллагдсан амьдрал нь бол тийм ч таатай байгаагүй. Скайлер 24 цагийн турш электрон хяналтын төхөөрөмж зүүх ёстой байсан. Шүүх ажиллагаа үргэлжилж байх хугацаанд ээжтэйгээ хамт Вашингтон мужийн Такамо хот дахь нэг найзынхаа гэрт нэг өрөөнд нь амьдарч исэн. Даниэт бол өнөөдрийг хүртэл энэ явдлыг осол гэж дүгнэдэг. Даниэт нэгэн ярилцлагынхаа үеэр заримдаа би түүнийг амиа хорлож магадгүй гэж үнэхээр айдаг. Нэг өдөр үнэхээр тийм зүйл хийчих үедээ гэж бодох үе байдаг гэж ярьдаг. Мэдээж ээж хүний хувьд бол хүүгээ гин буруугүй гэж итгэх эрх бол байгаа. Гэхдээ Даниэлийн гэр бүл, ах дүүс, найз нөхөд болон ойр дотны хүмүүсийн ихэнх нь Скайлер түүний амийг санаатаагаар хөнөөсөн гэдэгт итгэдэг. Мөн олон хүмүүс Даниэлийг гэр бүлийн хүчирхийллийн хохирогч байсан байж магадгүй гэж үздэг. Бие махбодын хүчирхийллийг батлах тодорхой нотлох баримт төдийлөн байдаггүй ч гэсэн хил амаар доромжлох, дээрэнгүү харьцах шинж тэмдэг байсан гэх мэдээлэл маш олон бий. Скайлерыг байцаасны маргааш Антонигийн эхнэр цагдаагийн хилтэс дэрж өөрийн мэддэг зүйлээ хуваалцсан. Түүний хэлснээр Скайлер өмнө нь Даниэлд гар хүрдэг байсан бөгөөд Даниэл хөхөрсөн шархаа бусдаас нуухын тулд урт ханцуутай цамц байнга өмсдөг байсан. Мөн Жереми цагдаад мэдүүлэг өгөхдөө Даниэл түүнд Скайлер хатуу төрлийн архи уух үедээ илүү түрэмгий хүчирхийлэлтэй болдог тухай ярьж байсан гэдэг. Хэрвээ энэ бүхэн үнэн бол мөрдөн байцаагчдын дэвшүүлсэн атаархал уур хилэнгээс үүдэлтэй алгын онолыг улам хүчтэй болгож байсан. За ямар ч байсан ингээд эцэст нь энэ хэргийн гол асуулт нь бол хэн буудсан бэ гэдэг биш, харин яагаад буудсан бэ?
Учир нь Skyler эхнэрээ буудсан гэдэг дээр хинч маргаагүй, тэр өөрөө ч гэсэн Даниэлийг буудсан гэдгээ мэдэж байсан. Түүний буруутай хаахамжгүй үйлдэл гаргасан гэдэг нь тодорхой байсан. Харин жинхэнэ маргаан нь энэ бүхэн санаатай үйлдэл байсан уу эсвэл аимшигтай осол байсан уу гэдэг дээр төвлөрсөн. Тиймээс 2016 оны 1-р сард болсон шүүх хурлын гол сэдв нь Skyler буудсан уу гэхээсээ илүүтэй тэр санаатай буудсан уу, хэрв тийм бол яагаад гэдэг асуулт. Прокурорууд мөрдөн байцаагчдын нэгэн адил Skyler-ыг согтууруулах ундааны нөлөөндор атаархал болон уур хилэндээ автан Даниэлийг санаатаагаар хөнөөсөн гэдэг. Тэд түүнийг атаарх уу, тогтуургүй, түргэн ууртай хүн байсан гэдгийг нотлохын тулд Даниэлд илгээсэн мессежүүдийг шүүхэд танилцуулдаг. Зарим мессежүүдэд Skyler Даниэлийг мөн үрлээ гэж загнаж чи тэнийг юм уу гэж доромжилсан байсан. Харин нэг мессеж бол бүр илүү эвгүй санагддаг. Тэр Даниэлд өдрийн хоол алга байна. Би 3-7 хоног явах гэж байна. Надад чиний гараар хийсэн хоол хэрэгтэй байна. Чи миний урмыг хугууллаа гэж бичсэн байсан. Ойр дотны хүмүүсийн ярьснаар Skyler үнэхээр Даниэлийг уламжлалт гэрийн эцэгтэй шиг гэрээ цэвэрхэн байлгаж өөрт нь хоол хийж нөхрөө халамжлах ёстой гэж хүлээдэг байсан байгаа. Тиймээс прокуроруудын хувьд бол эдгээр мессежүүд нь зүгээр нэг хэрүүл биш. Харин Skyler Даниэлийг хянах гэж оролддог, хил амаар доромжилдог, тогтургүй зан ааштай хүн байсан гэдгийг харуулах баримт нь. За ингээд хоёр тал бол өөр өөрсдийн гэсэн онолуудыг гаргаж ирдэг. Сонирхолтой нь өмгөөлөлтийн тал бол Skyler-ыг бүрэн цагаатгахыг хүсээгүй. Тэд Даниэлийг Skyler буудсан гэдгийг бол хүлээн зөвшөөрдөг. Харин энэ нь 1-р зэргийн хүн амны хэрэг биш, харин эрүүгийн хайхрамжгүй байдлаас болсон осол гэж үзэж түүнийг 2-р зэргийн хүний амьд хүрсэн хэрэгт буруутгахыг хүссэн. Үүний тулд тэд Skyler-ыг атаарх ууртай нөхөр биш, харин эхнэртэйгээ уулзахдаа баярлаж байсан, хайртай нөхөр байсан гэж харуулахыг оролддог. Тэд мөн түүний Даниэлд бичсэн унтах гэж байна хонгор минь хайртай шүү болон сайн уу хонгороо өдөр чинь ямар өнгөрвөө гих мэт мессежүүдийг шүүхэд үзүүлсэн. Гэхдээ эдгээр мессеж нь олон хүний хувьд бол тиймч хүчтэй нотлохоо болж чадаагүй. Шүүх хурлын хамгийн сонирхолтой хэсгүүдийн нэг нь бол Skyler өөрөө гэрчийн суудалд сууж мэдүүлэг өгсөн явдал. Ийм төрлийн хүнд хэрэг дээр шүүгдэгч өөрөө мэдүүлэг өгөх нь нэлээд эрсдэлтэй. Гэхдээ Skyler 2 өдрийн турш мэдүүлэг өгч ярьж байхдаа үе уйлж байсан. Түүнийг өрөвдөх хүн байсан ч гэсэн эсэргээрээ зарим хүн түүний мэдүүлгийг хитрхи бэлдсэн, жүжиглсэн мэт санагдсан гэж ярьдаг. Ялангуяа эсрэг талын байцаалтын үеэр түүний байдал өөрчлөгдөж уйлж байсан хүнээс илүү маргалдамтгай, хамгаалсан өнгө аястай хүн болж хувирж байсан. Тэр олон асуултанд бол санахгүй байна гэж хариулж, зарим үйлдэлээ хамгаалж, заримыг нь үгүйсгэж хэлсэн. Прокурорууд бол дахин нэг зүйл дээр буцаж ирж исэн. Тэр бол Skyler буу мэддэг хүн байсан гэдэг баримт. Тэр цэргийн хүн, туршлагатай буу эзэмшигч, AR-15 угсарч чаддаг, бууны аюулгүй ажиллагаанд маш хатуу ханддаг хүн. Тийм хүн тухайн мөчид бууны аюулгүй ажиллагааны хид хідэн үндсэн дүрмийг зэрэг зөрчинө гэдэг бол олон хүний хувьд этикэт бэрх байсан. За энэ бүхэн бол тангарагтнуудын шийдвэрийг маш хэцүү болгодог. Тэд бүтэн 7 хоног хилэлцсэн бөгөөд Skyler үнэхээр санаатай байсан уу гэдэг дээр олон удаа маргалдсан. Эцэст нь тэд анц оногийн мэдүүлгээс өөр Skyler тэр өдөр ууртай байсан гэдгийг шууд батлах, нотолгоо хангалттай байхгүй гэж үздэг. Тухайн өдөр хэрүүл сонссон, ууралсан байдал харсан өөр гэрч байгаагүй. Тангарагтуудын нэг нь өөрөө цэргийн алба хааж байсан хүн байсан бөгөөд Skyler шиг туршлагатай хүн ийм алдаа гарган гэдэгт этикэт маш хэцүү байсан гэж дараа нь ярьсан. Тангарагтнуудын зарим нь бол Skyler-ийн мэдүүлгийг хитрхи бэлдсэн, жүжигчилсэн, этикэт хэцүү байсан гэж үзсэн ч эцсийн шийдвэр гаргахад тэр мэдүүлэг нь түүний хэрэгт онцгой тус болоогүй. Ингээд тангарагтнууд Skyler-ыг 1-р зэргийн хүн амны хэрэгт буруутгах хангалттай нотлохоо байхгүй гэж үзсэн. Тэд түүнийг 1-р зэргийн manslaughter буюу хүний амьд хүрсэн хэрэгт буруутай гэж шийдвэрлсэн. Энэ нь хамгаалтын талын хүссэн 2-р зэргийн manslaughter-оос хүнд шийдвэр байсан ч прокуроруудын хүссэн 1-р зэргийн хүн амны хэрэгээс хавьгүй хөнгөн ял байсан. Тиймээс энэ шийдвэр ерөнхийдөө Skyler-ийн талд илүү ашигтай гарсан гэж хэлж болно. Шүүхээс ял оноох үеэр Skyler үг хэлэх боломжийг олгодог. Тэр Даниэлийн гэр бүл найз нөхдөөс уучлалт хүсээд өөрийгөө босон явдлын хариуцлагыг хүлээх ёстой хүн гэж хэлсэн. Түүний хэлсэн үгсийн утга нь би Даниэлийн амьд хүрсэн, надад ямар ч ял оноосон бай, би хүлээн зөвшөөрнө, би ямар ч шийтгэл авсан, хүртэх ёстой гэсэн агуулгатай байсан. Гэхдээ энэ үгс бол хожим болсон үйл явдлыг бодоход
нэлээд сонирхолтой санагдав. Яагаад тэгэхээр шүүхийн шийдвэр гарсны дараа Skyler ялаа давж заалдах хүсэлтийг гаргасан. Аз болоход түүний давж заалдах оролдлогууд амжилт олоогүй. Мэдээж зарим хүмүүсийн хувьд энэ нь түүний өмнө хэлсэн үгсийг чин сэтгэлийн биш юм шиг харагдуулдаг. Яагаад тэгэхээр хэрвээ хүн үнэхээр надад ямар ч ял өгсөн би хүлээн зөвшөөрнө гэж бодож байгаа бол дараа нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахын төлөө тэмцэхгүй байх байсан гэж тэд үздэг. Ингээд эцэст нь Skyler 13 жил 6 сарын 20 ял сонссон. Зарим их сурвалжийн мэдээснээр бол тэр 2027 онд суллагдах боломжтой. Энэ шийдвэр бол мэдээж Даниэлийн гэр бүл, найз нөхөд, ойр дотны хүмүүст маш хүнд туссан. Тэдний бодлоор миний ч гэсэн бодлоор 13 жил 6 сар гэдэг бол хангалттай ял байгаагүй. Яагаад тэгэхээр тэд Skyler бол Даниэлийн амийг санаатаагаар хөнөөсөн гэдэгт бүрэн итгэдэг. Тэдний хувьд энэ бол зүгээр нэг осол биш, харин аллах. Тиймээс Skyler хизээж шоронгоос гарах ёсгүй гэж боддог хүмүүс байгаа. Даниэл дөнгөж 19 настай байсан. Тэр үндсэндээ өсвөр наснаасаа саяхан гарсан хүүхэд шахуу насндаа л явж исэн. Түүний өмнө бүхэл бүтэн амьдрал, мөрөөдөл, ирээдүй байсан. Хэрвээ энэ үнэхээр осол байсан ч гэсэн нэг хүний хайхрамжгүй, хариуцлагагүй үйлдэлээс болоод тэр бүх зүйл нь нэг мөчөд өвгөө болсон. Хэрвээ энэ санаатай үйлдэл байсан бол 13 жил 6 сарын ял гэдэг бол шудраг бос. Тиймээс энэ хэрэг бол өнөөдөр хүртэл хүмүүсийг хоёр хуваадаг. Зарим нь Skyler санаатай алсан гэж үздэг, харин зарим нь аимшигтай осол байсан гэж үздэг. Гэхдээ аль нь ч байлаа гэсэн энэ бол маш харамсалтай төгсгөл. Харин хэрэгээ дуустал нь сонсон та нар минь өөрийнхөө шүүлтийг хийж энэ талаар дүгнэлтээ үлдээгээрэй. За ингээд өнөөдрийн минь дугаар энд хүрээд дуусаж байна. Дугаараа дуустал нь сонссон та нартай баярлалаа. Дараагийнхаа дугаараар уулзлаа. Баяр таа.